Шин цахим аялагч. Цахим аялалд хүүхдүүд нэмэгцээр л байлаа. Өнөөдөр нэг хүүхэд нэмэгджээ. Тэр цахим аялагчдтай танилцсан гэр бүлийнхээ тухай ярьж өгөв. Намайг Намун гэдэг. Би 7 настай. Ам бол 6. Би аав, ээж, ах эгч, эмээтэйгээ хамт амьдардаг. Аав маань онгоцны нисгэгч. Ажиглэхдээ завгүйч гэлээ заримдаа надтай тоглодгоо. Би аавтай хамт тоглох дуртай. Харин ээж маань сувилагч. Тэр эмнэлэгт өвчтөе хүмүүсийг асарч сувилдгийг. Ээж ажлаасаа ирээд надад гэрийн даалгавар хийхэд тусалдаг. Харин эмээ маань намайг сургуульд хүргэж өгч бас авдаг. Би эмээтэй маш их хайртай. Эмээ маань орой болгон сонирхолтой үлгэр ярьж өгдөг. Эмээгийн хийсэн борцог үнэхээр амттай. Энэ бол ах эгч хоёр маань. Эгч маань 12 настай. Тэр ном унших дуртай. Харин ах маань 10 настай. Дандаа л зураг зурдгийг. Гэхдээ ихэвчлэн намайг шоглож зурдаг юм а. Ах эгч бид гурав заримдаа муудалцдаг. Гэхдээ нэг л мэдхэд инээч гисэн байдгийг. Бас бид үргэлж нэг нэгэндээ тусалдаг. Өнөөдөр саяхан миний төрсөн өдөр болсон. Аваг ах, нагаз ах хоёр маань гэр бүлийнхэнтэйгээ хамт манайд ирж надад баяр хүргэсэн. Аваг ах 2 хүүхэдтэй. Нагаз ах маань 1 хүүхэдтэй. Би үеэлүүдтэйгээ өдөржин тоглосон. Харин энэ бол тэдэнтэйгээ хамт ахуулсан зураг. Байж. Ямар хүнийг аваг нагаз гэдэг юм бэ? Бас үеэл гэж хэнийг хэлдэг? Аавын талын төрлийг аваг гэдэг. Харин ээжийн талын төрлийг нагаз гэдэг юм баггүй юу? Аав ээжийн ах дүү нарын хүүхдүүд миний хувьд үеэл болно. Тэгвэл ах дүүсийн хүүхдүүдийг үеэл гэдэг байх нэ? Тийм ээ. Цахим аялалд маань нэгцэнд баярлалаа Намуна. Хүүхдүүдээ та нар Намууны гэр бүлтэй танилцлаа. Та нар ч гэсэн гэр бүлээ найзуудтай танилцуулаарай.